За Тэмүүжин гишүүний гаргасан энэ хүсэлт бол өөрөө үндсэн хуулийн бас хэрэгцсэн томоохон асуудлыг хөндөж асуудал болчихж байгаа. Энэ өөрөө төрийн эрх мэдэл хуулиарах зарчимтай холбоотой суур асуудал л да. Улсын хурлын шийдвэрийг одоо шүүх хянах уугүй юу гэдэг асуудалтай холбогдож гарч байгаа юм хүсэлт. За ер нь бол улсын хурал дээд шүүх бол үндсэн хуулийн зэсэд хүсэлт гаргах хэрэгтэй байдаг. За их хурл бол одоо яг анх удаага гаргах гэж байна. За дээд шүүх бол одоо бас нэлээд удаа гаргасан байдаг. Хүсэлт гаргаж бас тодорхойгүй зүйлүүдийг бас тайлбарлах юм өстөдөө бас гаргаж тодорхой шийдвэр гаргуулсан байдаг. За энд бол яг ийм зүйлүүд харагдаад байгаа юм. За их хурлын шийдвэрийг бол ер нь одоо үндсэн хууль зааснаар бол цэцэл одоо хянах хэрэгтэй. Түүнээс биш одоо шүүх бол хянадаггүй. Их хурл бол өөрөө хууль гаргаж байгаа тогтоол гаргаж байгаа. Тийм учраас тодорхой албан тушаалтныг томилсон, чөлөөлсөн асуудал бол бас тогтоол хэлбэрээр гарч байгаа учраас үнийг бол одоо шүүх хянах юм боломжгүйд нь бол тодорхой харагдаж байгаа. Гэхдээ энд бас нэмдэг зөрчилтэй хоёр зүйл гарч чаддаг. Үндсэн хуулийн 66 дахь зүйлд бол одоо үндсэн хуулийн цэцгийн одоо харьяалах маргааныг бол тодорхой заагаад өгсөн. Гэтэл үндсэн хуулийн цэцэд маргаан хянах шийдвэрлэх тухай хууль дээр болохоор одоо тодорхой нэг зүйлийг бас нэмээд бичсэн. За энэ нь болохоор айлч шүүх хилцэхгүй байгаа маргааныг харьяаллыг тогтоох одоо эрхийг бол цэцэд ингээ олгоцсон. За энэ заалтыг одоо аваад сая бол энэ цэцийн магадлал гаргаад цагаан эргийн шүүхүүдийн нэрийг шилжүүлсэн байдаг. За энэ бүрэн эрх бол өөрөө үндсэн хуульд бас олгодоогүй бүрэн эрх байж байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол одоо шийдэх шаардлагатай. Энэ дээр одоо цэц өөрөө энэ магадлалаа бас эргээ харах шаардлага байна. За энэ магадлал гарсны дараа энэ цэцгийн хуульд маргаан хянах шийдвэрлэх тухай хуульд бол энэ өөрчлөлтийг оруулах байх. Гэхдээ харин шүүхийн хуульд бол бас тодорхой өөрчлөлтүүдийг илүү боловсронгуй хамтд нэгээд явах зүйтэй байх гэж бодож байгаа. За шүүхийн хуульд бол өөрөө шүүхийн одоо харьяалал маргааныг бол өөрөө шүүх өөрөө тогтоохоор заасан ийм заалт нь байж байгаа. Тэгэхээр шүүх өөрөө шүүхийн маргаан харьяаллаа өөрөө тогтоодог байтал мөн адил цэц бас одоо маргааныг харьяаллыг тогтоохоор ингээд давхартуулж заасан. Энэ бол өөрөө хоёрдмол утгатай зөрчилтэй ийм заалт болчиход байгаа. Тийм учраас энэ хоёр хуулийн заалтыг хоёуланг нь засаад нэг талд нь уг заалтыг бол цэцгийн одоо процессын хуулиас авах хэрэгтэй. Нөгөө талдаа шүүхийн процессын хуулийн ч гэсэн илүү тодорхой болгох ийм шаардлага бол бас байгаа гэдгийг одоо хэлье гэж бодож байгаа. За ер нь бол энэ үндсэн хуулийн цэцэд бол одоо энэ үндсэн хуулийн цэцээс энэ тодорхой энэ хэрэг маргаантай холбоотой энэ асуудал дээр нэмэлтээр ийм үүрэг хүлээлгэж одоо маргааныг одоо харьяалыг тогтоодог үүрэг хүлээх нь бол одоо их зохимжгүй гэдгийг бол бас энэ тал зориуд хэлье гэж бодож байна. Тийм учраас энэ асуудлаа бол цаашдаа ингэ зэгслээд явах зүйтэй. За одоо үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийг одоо улсын хурлын даргаас байгуулсан ажлын хэсэг бол одоо ажиллаж байгаа. Удахгүй 5 сарын 5-6-нд одоо Венецийн комиссоос холбогдох зөвлөх багууд ирж ажиллана. За Венецийн комисс 6 сард одоо энэ манай хуультай холбогдуулан зөвлөмж бас өгнө. За энэ чиглэлээр одоо ажлын хэсгийнхэнтэй уулзсан. За үүний дараа бид бас энэ зөвлөмжүүдийг бас авч үзнэ. Түүнийхээ дараа холбогдох хуулийг бас энэ намрын чуулганд оруулахар байгаа. За ингээд цэцгийн хууль, цэцгийн одоо хэрэг маргааны шийдвэрлэх хуулиа илүү боловсронгуй болгохын шаардлагууд байгаа. Энийгээ бол цогцоор нь бид бас авч үзнэ гэж бодож байна. За ийм учраас энэ одоо Тэмүүжин гишүүний оруулсан сандыг бол дэмжиж байгаа. Энэ бол харин одоо хоёрдмол утгагүй тодорхойгүй байдлыг ажиллах шүүх хэмжлэгийг оновчтой болоход бол их чухал одоо санал болж байгаа гэж үзэж байгаа. Цаашдаа ч гэсэн олон зүйлүүдийг бол одоо ингээд энэ анхны хүсэлт байна. Дараа олон зүйлүүдийг тодорхой болгоод их хурл төсөлтөд тавиад явдаг ийм практик тогтоохон зүйтэй гэж үзэж байгаа юм. За